Нэр дэвшигч Зандаштар танд орой минь хүргэе. Юуны өмнө гишүүдийн асуултанд тодорхой хариулсанд баярлалаа. Засгийн газраа бүрдүүлэхэд тань дөрвөн зүйлийг захиж хэлмээр байна. Та тэмдэглээд авбал сайн байна. Нэгдүгээрт цомхон чадварлаг кабинет бүрдүүлж үр дүнд суурилсан нэгдсэн удирдлагыг бодитоор хэрэгжүүлмээр байна. Төрийн бүтцээс гадна төсөл арга хэмжээний давхардлыг тодорхойлж нэг зохион байгуулалтанд оруулж үр дүнтэй ажиллах. Нийгмийн тодорхой асуудал зарцуулж байгаа хөрөнгө оруулалт татаас төсөл арга хэмжээний зардлыг салбараар нь нэгтгэж олон нийтэд ил болгомоор байна. Төр өөрөө хаана юунд хэдийг зарцуулж байгаагаа мэдэхгүй байгаа ноцтой асуудал болж байгаа. Утааны сонсголоор энэ маш тод харагдсан. Сүүлийн 15 жилийн хугацаанд 5.6 их 80 төгрөгийг үргүү зарцуулсан байна. Энтэй уялдаад хоёрдугаарт төлөвлөж чадахгүй бол хэрэгжүүлж чадахгүй. Төрөөс хэрэгжүүлэх төсөл арга хэмжээг зөв төлөвлөх. Нэгдсэн нэг төлөвлөгөөтэй болох. KPI буюу шалгуур үзүүлэлтээ зөв тодорхойлох. Нийгмийн асуудлыг бодитоор үр дүнтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна гэсэн хоёрдугаар асуудал. Гуравдугаарх нь хоёртой уялдаад хот байгуулалтын салбарын хувьчаас нэгдсэн төлөвлөлтийн тогтолцоонд шилжих хэрэгтэй байгаад байна. Өнөөдрийг хүртэл газар төлөвлөлт, хот төлөвлөлт хоёр тусдаа явж ирсэн. Төр нэг гараараа газрыг үнэгүй өгөөд нөгөө гараараа иргэдийн төлсөн татврын мөнгөөр буцааж худалдаж аваад үргүү зардал үүсгэж байгаа. Тод жишээ хэлье. Толгойдын замыг ард аюулшийн өргөн чөлөөтэй холбох 3.9 км авцсан ажил одоо дуусгаж байгаа. Газраа төрүүлж олгосноос болоод ганцхан зам барих гэж 10 жилиг алдчихж байгаа. Тэгэхээр энэ алдааг засахын тулд хот төлөвлөлт, газар зохион байгуулалтыг нэгтгэж нэг яамд хариалуулж өгөхийг хүсэж байна. Эцэст нь утааг бууруулах бодлогын өөрчлөлтийг хийх хэрэгтэй байна. Төр өнөөдрийг хүртэл төлшөнд буюу хэрэглээнд л татаас олгож ирсэн. Цаашдаа бид дулаалга буюу хэмнэлтийг дэмжих бодлогыг дөрвтөө хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Энийг тодтогч хэлье. Сая та орон сууцны банк байгуулна гэж олон удаа хэллээ. Тэгээ мэрэгжлийн үнийн хувьд бол үүн дээр зөвлөлдөх зүйл маш их байна. Уулзалт товлж жиж уулзахыг хүсэж байна. Тэгээ энд сууж байгаа олон гишүүд салбарын экспертүүдийн адилаар засгийн газрын зөв ажлыг, зөв шийдлийг дэмжиж ажилламаар байна. Тэгээ танд амжилт хүсье. За дөгрийн иргэдлэг шүү.